За та бүхэнд би Монголын 15-ны цагаан сар өнөөдөр дэлхийд дахинд супер көх сар болж байх үеийн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр асуудал яагаад бид нар нэгддэггүй юм бэ гэхээр та нар битүү хар сардаар төрсөн, өссөн, бас тэр битүү хар сардаараа бүгдээрээ нэг нас нэмдэг, битүү хар сардаараа залгадаг. Та нар бол рахуудууд, нарыг залгидаг, түнэр харанхуу гэрүүлдэг хүмүүс. А бид дөрөвдүүд бол тэргэл улаан наран саран өдрийг 16-нд тэмдэглэж байдаг. Та нарын яг эсрэг дүрээр. Энэ болохоор Дуваа үгийн дөрвөн хүүхдийн үр хойчсын дөрөвдийн явдалд хамаарна. Дөрөвдийн өвөг дээдсэд нь хамаарна гэх юм бол тэр нь аргын тооллын 13 нь өдрийн алтан ордын алтан бэргина алтан битүүн хийдэг 13 хоног тутамд 40 хоногт 3-таа хийгдээд дөрөвдөх нь эхэлдэг гэсэн үг. Тэ 39 гэдэг одоо он цаг үеийн учир шалтгааны. Тэгэхээр Монгол биш эхийн хүүхдүүд гарал үүсэл нь онд хар тэргэл сардаар төрдөг хүмүүс өнөөдөр дайсагнаж бүхнийг булаалдаж бүгдийг харлуулж өмчлөх гэж оролдож дайсагнасаар байгаад нэгддэггүй шалтгаан нь бидний ээжүүд ондаа. Жишээ нь тэр та нарын эрхэмлэн хайрлан хүндэлдэг алуун гоёг ондоо, та нарын хайрлан хүндэлдэг нөгөө мандуухай цэцэн ондоо ихтэй 20 төмд баргуужин удмынхан, та нарын хайрлан хүндэлдэг сорхогтой хатанчин хар грээд орчууных халахын голын адгих. Тэгэхээр одоо ихэнх ондоо бол үр хойчсон нэгддэггүй баталгааг бид хийдсэн. Нэгддэггүй баталгааг. Яагаад гэхээр шөн төрсөн хүмүүс өдөртөө нэгдэж чаддгүй. Хамгийн сонирхолтой нь урд өдөр үүссэн хүмүүстэй урд өдөр дууссаны дараа шөн төрсөн хүмүүс урдтайгаа нэгдэж чаддгүй. Нэгдэх боломжгүй. Энэ утопист үзэл санааны гол асуудал нь үл гүйцэтгэх нийгэм журмын нөхцөл байдал Монголын хагард бутралдаар явагддаг. Энэ нь нохоо гахаа цагийн төгсгөлд таардаг. Зүүн саяны 2 төгсгөл байдаг. Зүүн саяны 2 төгсгөлийн нохоо шэхэн мөнгө сардагт көвсгөлийн нутагт байна. А 3 тойрон оромжин соён хайрханд байна. Тойроо хэм гэж нэрлэнэ. Тэгэхээр тойроо хэмийн удам биш, бас нохтын удам биш учраас нөгөө Тэмүүжин Чингис хааны 4 нохтыг захиргээд 4 зүг тавьдаг нохт нь байж чадаагүй учраас та нар өнөөдөр ондоо ээжийн хүүхдүүд ондоо удмынхан учраас Монголын цагаан сардаар нэгдэж чаддаггүй. Монголын цагаан сар бүрэн тохино. Ганцхан бар сар тохиодог хар тэргэлчин болвол бас сар бүр тохино. Та нар шиг өөр 12 сар тутамд үүсдэг хар тэргэл тангадууд өчнөн байна. Энэ бол тан улсын задарлаар үйлсэн 5 өнгөт ата 5 өнгөт улсуудын хоорондын дайн яг одоо Москвагийн нуруус, Белорусын нуруус, Донецкийн нуруус, Киевийн нуруус хоорондын дайн явж байгаатай адилхан. Яагаад нэг улс үндэстэн дотроо дайцдаг юм бэ гэхээр өдөр шөнө хоёрнд байлдаад байгаа. Шөнө үүснэ нь өдрийг устгаж, өдөр шөнөгүй харанхуй хар тамын орон бодох гэж зүтгэж байлдаад байгаа. Тэгэхээр Орос оронд бол энийг маш амархан ойлгодог. Харин та нарын хувьд бол энэ ойлгоход маш хүнд сэдв. Яагаад тэгэхээр хууль итгэл үнэмшил, хууль гарал үүсэл, тэгээд дээр нь ондоо ихийн хүүхдүүд бүгдийг ондоогоор сэтгэхэд ойлгож чаддаггүй. Тэгэхээр энэ 16-ны тэргэл улаан наран сарны өдөр бол дөрөвдөх жирнийхэнд дөрөвдийн нутамд шууд хамаардаг. Энэ нь яаж байгаа юм бэ гэхээр нөгөө сүүн замын 12 орд дээр дөрөвдөх нь үхэж сөнөөд өгтөл болохт нь
тэрнийг ахин сэргэн мандах боломжийг олгодог нь намгийн мэлхийн ордод өгөж байхад яст мэлхийн ордод мандуулж байдгаараа дөрвөн ордын гол соёл иргэншил үүснэ. Дөрвөн ордын. Энэ бол бүрт хатны соёл иргэншил. Энэ бол 1 сая жилийн. 1 сая жилээс өмнөх соёл иргэншил гэвэл дандаа мөнх тэнгэрийн соёл иргэншил байна. Давтамжийн хувьд 1 сая жилийн давтамжтай соёл иргэншил бол дөрвөн ордын худураг бүрт хатны Тэмүжин Чингис хааны үр хойчсыг. Тийм учраас баруун саяны цэцэгтийн алтан тайгыг захирсан Зүч хааны алтан ордын улсын адагт нь түүний 15 ба 16 дахьт нь Бат хааны алтан ордын улсыг тунхагласан юм шүү дээ. Түүнээс ш Бат хааны алтан ордын улсын шин цагийн күрд нь Зүчигийн гадна байдаггүй, эцгийнхээ адагт нь байдаг. Тэгжиж ариун холбоосыг үүсгдэг. Тэгэхээр дэлхийд дахинд хүн төрлөختөн ариун эхийн, ариун күүгийн аврал ирнэ гэж л сануулсан, сургасан хар еврейчүүд, хар тангадууд ариун күүгийг алдаг, ариун эхийн алж чаддаггүй нь баталгаа. Ингүй ариун эхэн ахин дахин төрөөд байдгийн учир шалтгаан нь алтан ордынх нь мөнх тэнгэртэн болохоо баталдаг. Тэгэхээр Харахром хот бол сөнөж байгаа намгийн мэлхийн орн ба Бадран мандах яст мэлхийн орны ялгааг гаргаж өгсөн. Та нар одоо 40 жил намгийн мэлхийн оронд сөнөж мөхөж байгаа. 40 жилийн тойрогт орсон ромчууд, тройчууд, манжууд, зүрчүүд, тангадууд. Та нар дотрооч хагарч, бутарч, хамхарч, кэмхэрч, байнга нэгнээ кимлэж идэж байдаг чинь та нар өөрснөө ата таван тэнгэрийн тангадын үр хойчос. Цагаан нарны гэрэл 5 болж задарвал тэгэл дуусаа. Цагаан нарны гэрэл цагаанаараа л үлдэж чадвал асуудал үгүй, мөргөлтэй үгүй, зөрчил үгүй, нэг эхийн хүүхдүүд бол. Та нар дотроо өөлд эхийн, халах эхийн, урянхаа эхийн, баяд эхийн дандаа ээж чинь ондоо. Ээж чинь ондоо. Тэгээд та нар хоорондоо таардгүй. Бас бидэнтэй таардгүй. Тэгэхээр одоо Алтан ордын улсын түүх хувь соёлын 40 жилийн ой болж 1984 оны 8 дугаар сарын 16-ны тэргэл удаан наран өдөр. Түүний өмнө 8 дугаар сарын 13-ны Арсланг захирагч Алтан ордынхны битүүн. Тэгээд дараад нь 8 дугаар сар тохиох тэргэл улаан саран өдрийн шин он тооллуудыг эхлүүлэхэд та нар түүний гадуур 40 жил оршин тогтнож амьдарсан хүмүүс. Та нар бодоод үзтээ Ромын соёл иргэншлийг Италийн Тибер голын эрэг дээр таслан зогсоогоод Константинополд энэ бол Грекийн нутаг. Энэ бол Туркийн нутаг биш, Грекийн нутаг шүү. Яг тэр нөгөө эрэгт нь байгаа үстэй. Турк наан, Анатолийн наан нь тэр нь цаад эрэгтэй байдгийн шүү тий. Тэгэхээр Грекийн эртний Грекийн нутагт эртний Грекийн зүүн гарын хаан тулсын соёл иргэншил Византын соёл иргэншлийг эхлүүлэхдээ нэг нь бөмбөр дээврийн дор 40 цонх гаргаж нэг нь дээврийн дороос 40 зүгт нарны гэрлийг түгээж нэг нь дээврийн дор 40 зүгийн нарны гэрлийг хураан цуглуулж чадсан тэр 40 жилийг би туудаад дуусчлаа. Хүмүүсээ энэ үйл хэргийг 1984 оны 8 дугаар сарын 13, 8 дугаар сарын 16 тэгээд яг энэ өдөр шиг ийм тэргэл улаан саран өдөр эхлүүлж байлаа.
эцгийнхээ гудамтан дээр аав ээжтэйгээ гэр бүлийнхээ л ажиллагааг удмынхаа л үйл хэргийг эхлүүлж байлаа. 40 жилийн түүхийг дууслаа. 40 жилийн өмнө надыг ямар хэвтэй хүн орж ирж байсныг увсынх нь андахгүй. Тий. Одоо тэр Баяман каврын нөгөө нэг барилдаж байсан бүх залуугийнх нь авгаа олвол жоохон байсан эргээрээ харддаг байсан. Хаяад шуучсан гэрээ хаяагаар таныг хардаг байсан гэж ярих тийм хүмүүс зөндөө. Идэр залуу бага насандаа өвөг дээдсийнхаа үйл хэргийг өртөөлөн байж хүлээж аваад хүлээж авах бэлтгэлээ хангахын тулд надыг миний өвөг дээдэс 16 нас хөрөнгөт минь чи одоо нөгөө нэг европчуудаас нэг 16 хүрэхээр хүүхдээ чи гар яв гэдэг шиг надыг гэр орноос минь гаргаж Цэдэнбалын хаанчлалын үед би энд 2 жил 9 10 дугаар ангид дүүргээд тэгээд Хөх орд улсын нийслэлд бараадаж Самарканд, Бухар, Ташкентэд би 7 жил хүлээсэн юм. Тэгээд би тэнд 7 давыг захирах үйлийг хийж гүйцэтгээд 8 дахь давын үйл хэргийг хэрхэн хийхийгээ ээжтэйгээ аавтайгаа би ихлүүлсэн юм шүү. Энэ бол манай гэр бүлийн дуу өвгийн гэр бүлийн удмын үйл хэрэг. Энд бид нар кэнийг ч чирчирж оролцоодох гэж оролдож, кэнээс ч энийг хийлцчих гэж гуйж цөхөрч гуйж яваагүй. Би хийх ёстойгоо хийж өнгөрсөн одоо ирээдүйн 780 жил буюу 1360-ны тариачин соёл иргэншлийн шин эрнийг дуусгаж бас шинээр эхлүүлж байсан. Эцсийн эцэст би хүн төрөлхтний Түнэр харанхуйн 40 жилийн түүхэв соёлыг урдчлан эхлүүлсэн. Одоо энэ 40 жилээс нөгөө дэлхийг захирах цаг боллоо гэдгийг онч таарч байгаа. Өөрөөр хэлбэл энэ 40 жил самуурах ёстой цаг үе. 1984 оны 7 сар та нар дөрөвдийн Цэдэнбалыг зайлуулж байх үед та нар намагт шигдэж байсан. Тэр үед бид яс мэлхийн бэлчээрт намагт шигдэхгүйгээр дөрөвдөд үлдэж байсан. Энэ бол дөрөвдийн түүх буюу дөрөвдөгчийн эрнэ. Ахин дахин эргэн сэргэн мандах 3-ын онолтой их Монголын түүхэв соёлын дөрөвдөгч нь анхдагч болдог түүхийг би та нарт сануулж байна. Ингээд хүн төрөлхтний түүхэнд сүүн замын шин он тоолол аргын болоод бэлгийн болоод алтан ордын болоод бүгд 1984 оны 7 дугаар сарын 10 төгсгөл болж байсан. Энэ бол дэлхийд дахных. Монголынх болохоор аль эрт 1905 онд эхэлсэн явдал. Би дэлхийд дахны Түнэр харанхуй эхлэхэд 40 жилийн Ай София сүмийг сэтгэлдээ сүндэрлүүлж үйл хэрэгээ Евразийн өргөн удам нутагт хийсэн. Яг одоо ч намхан далайг би номхруулчихсан. Харин Монгол агнуурын тэнгис, Монгол агнуурын өндөрлөгийг догшруулж суугаа хүн. Би баталгаатай юм хийгээд орон зай цаг хугацаанд таниулдаг. Японд уул хэмээх Ямаа гин. Ямааны эврийн ордод наран мандахын цагдор би Япон улсад айлчлан очиж Хоккайдо, Окинава, Токиогийн 3 том арлын орон зайд 2 сар шахан болохдоо номхон далайг номхруулах ажиллагааг Курөлийн арлаас Гиттийн шар тэнгисийн айсав хүртэл хийж гүйцэтгсэн. Бүр Окинавагийн зүүн эргээс 150 км далай руу гарч байж далайн гүнд байгаа яст мэлхийн бэлчээр рүү орж байж энэ ажиллагааг гүйцэтгсэн. Энэ бол Тэмүжин Чингис хааны 1204 онд Сүбэдэг мөрөн голын айсавынхныг захирах ажиллагааг явуулахдаа Сүбэдэ Баатар бол мөрөн голын айсавынхныг захирах 3 орон зайг тодорхойлсон хүн. Сүбэдэ зааж өгсөн. Энэ бол тангадууд Хөх тэнгэрт дүйсэн ч ал устдаг. Та нарын Хөх Монгол Хөх тэнгэр гэдэг алж устдаг гэсэн. 2 дугаарт нь тарганы нөхөнд орсон ч ухаж цөөцтэй алж устдаг гэсэн. 3 дахь нь
далайн ёроолд орсон ч алж устгах гэдэг зардаг шийдвэрийг 1204 онд сүбэдэд өгсөн нь морин голын ай савийнхныг захирах байлдааны ажиллагааны тактик байсан юм а. Би бол дайнчууд. Би дайтах дуртай, бас ялах дуртай. Би дайныг чимээгүй хийдэг. Би дайнд орлоо гэдгээ зарладаг. Тэгтээ чимээгүй хийдэг. Би хизээч дайнд орчоод надад туслаараа энтэр гэж ойролдгоо. Би тийм юм хийдгүү, манайхан тэгдэггүй учраас би хизээч дайнд ороод чимээгүй ялалт хийдэг. Чимээгүй ялалт. 2009 онд хувь тавилан тохиож би Бээжингээр нисэх болсон үед би Бээжин орчмын бүх унтны усны ундрагуудыг хаачгаал чимээгүй яваад гэсэн. 2010 онд би Оросын элчин сайдад танилцуулж агаад Москва хот орчмын унтны усны ундрагыг хаасан. 2 сард. Үр дүнгийн яг 8 сард үдсэн. Плехановын дээд сургуулийн захирал байсан хүний эхнэр чиг хамар хоолойн эмч байсан. Маш их олон хүмүүс мэднэ. Плехановын дээд сургууль дээр эмнэлэгтэй байсан. Тэр эмнэлэгтэд би 2 сард ярьж байгаа. Яаж Москвад унтны усны ундраг хаагдах вэ гэж. Дээгүүр нь ой шатаал, доогуур нь худаг хоосрол гэж ярихаар инээж исэн. Тэр бол нэг талдаа хагас цэгэн гаралтай Орос эмэгтэй байсан. Тэрнийгээ ч нуудаггүй тийм маневртэй л дээ. Хүний маневр, төрмөл маневрыг хинж арилгаж чадахгүй. Тэгээд Москвад очичаад ирээд онгоцны бодол дээр онгоцыгаа буултын зам дээр гүйж явхад чи надад Слёкин Пасаткам гэж өрөө гэсэн. Чи ирж гинөө гэдгсэн тийм ээ. Би чанд баяр хүргэе. Чи Москвад унтны ус хаачлаа. Яасан гэсэн чи Москвад очисон чинь 40 км халуун Москва орчмын ой шатаж байгаа. Яг одоо Афинд шатаж байгаа шиг, яг одоо Стамбул шатаж байгаа шиг. Хаан төмөр гарч байна. Тэнд энэ ажиллагаа явагдаж байгаа. Монголд ч тэгсэн. Тэгээ юу болсон гэхээр Москвад байх арга байхгүй. Зослон дээр очисон чинь зослонгийн худаг бүгд хоосон. Худаг хоосорсон. Тэгээд савтай усыг дэлгүүрээс сөөж уусан гэж. Тэгэхээр энэ ойн төмөр бол түүний төгсгөл. Түүний доор цэнгэг усны бүх сувг шууд ундрагууд хаагдаж байдаг. Монголд одоо Баталга ерөнхий сайд нь байлуу да энэ ихэн Күрэлсэг 2 ойн төмөр услах гээ явж хахад нь би захиа өчээд тангадизмыг зогсоо Монгол орнд цэнгэг усны ундрага шавхаж байна гэж. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр тэр төмөр хаана орсон та нар одоо санаж байгаа ах. Одоо хараа ерөө голын ай савын нутагт. Тийм ээ? Нөгөө сорхон шарын эзэмшил нутаг. Хад нэртэй охинтой сорхон шарын Тэмүжин Чингис хааныг тайчуудаас зүхтаалгадгийг татврын аваараа гэсэн тэр газар зүйн байрлалд ой шатаж та нар дов мэрэгний унсны ундрагаас эргэд булгаас ус авах эрхгүй болсон. Эргэд булгнаас. Эрх хэмжээ мөнхийн ундрагтай. Тэгтээ тэрнийг хааж нээдэг. Монгол орнд өнөөдөр метантай, күкертэй, урантай шар ус ууж байгаа. Монгол орнд газар хаглахгүй шалтгаан нь энэ бол эртний далайн ёроол. Энэ бол төвдийн нутгаас ялгаагүй. Зүгээр энд цэнгэг ус орж ирж, цэвэр агаар орж ирж, газрыг нь ариусгадаг учраас энд Монгол их орон бий болж чаддаг, бас тангад их орон бий болж чаддаг нь шарилжны орон болдог. Халахын голын надагт шарилжны голоор могон кил дуусдаг. Тэгэхээр одоо та нар рахулчууд, тройчууд, ромчууд ямар их бэрхшээлийг даван туулна байж тэр Ай Софияг барьж бүтээн байгуулж ямар их зүрх зориг гаргаж байж баруун орамыг таслан зогсоож байсан тэр бүх үйл хэргийг хийх их сурвалжийг нь тавьж өгсөн
баруун Арамын Доротлыг тавьж өгсөн хүн бол Атила хаан, түүний өвөг дээдс, Агуу Александр хаан, түүний өвөг дээдс. Тэгэхээр хүндрэлтний түүхэнд өнөөдөр ийм 40 жилийн түнэр харанхуй эхэлдэг тохиодог ийм цаг үе байдаг гэдгийг баталгаа нь Ай София. Одоо Ай София I'm sorry хугацаа дууссан. Түүний дээвэр норно. Тэр хідэнтэй нурсан, хідэнтэй сэргээгдсэн. Одоо Бизантын биш Османы соёл иргэншилт дөрвөн өндөр баган дотор оршин байгаа. Ямар нүсэр байгууламж барьсан бэ? Энэ бол Ай ханум байгууламж. Ай ханумын хотын бэлэгдэл нь дэлхийд дахинд анх удаа Ай Софиягийн өмнөх бэлэгдлийг танилцуулсан нь хааны ээж, хааны хатан, хааны охин 3 нэгэн удмын 3 үеийн 40 жилийн түүхэв соёлыг ахин дахин эхлүүлж сүүн замын алтан шинэрнийг эхлүүлэх чадвартай Ай ханумууд гэдгийг баталсан баталгаа нь Афганистаны нутагт байгааг үгүйсгэгчид өнөөдөр талибчууд Исламын шашны хуучин сургаалыг сэргээсэн нь та нар яг тангад хуучин сургаалыг сэргээсэнтэй адил болсон. Өнөөдөр дандаа 2 өөр эхэн орон зайд дандаа харгас түрэмгийн альбин шулам тийрэн бэр дэхийн хүүхдүүдийн дайсагнал өрнөж байгаа. Хойд солонгосыг эсэргүүцэх өмнөд солонгосын аахаргалд дөрвөн ойрд зүүн гарыг эсэргүүцэх халах болоод халахцсан дорныхны аархал тэгээд Днепр морины зүүн эргийнхнийг эсэргүүцсэн баруун дээд эргийнхнийг эсэргүүцсэн Могоо сүлт Арслангийн орныхны хорчин могоо загс эхийн аархал өнөөдөр өрнөж байгаа. Та нар өнөөдөр нэгдээгүй бол маргааш нэгдэж чадахгүй. Ихэн нэгдээг бол хүн нэгддэггүй. Сорхогт нэгдээг учраас хувлаа нэгдэж чадаагүй. Дайсгансан шиг. Та нарын ээж ондоо. Та нар ондоо ээж нь ондоо хүмүүс. Яг жамуух шиг. Тэгээд та нар мөнгө тэнгэр ивэн гэж одооноос эхлээд битгий горд. Тэр чин чамаа хэлхвэрт чин доошо болгоно. Алтан төр ивэн тэтгэн гэж бүү горд. Чамааг улам доошо болгоно. Яагаад гэхээр тэр чин дөрөвдийн нутагт байна. Хос алтан загсны орно. Хос алтан загс байж алтан соён болно. Та нарын энэ соён чинь кэрүүлж соён. 2 өөр загс. Алангой топ мэргэн 2 тулуу сорхогтон 2. Тэгээд эрен үхэхээр эмэн күүтэйгээ хоёулаа нөгөө арга бэлэг биш бэлэг арга болсон их күүгийн Хиттийн хаанчлалыг эхлүүлдэг. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд та нар Монгол хүмүүс биш гэдгээ таниад ухамсарлаад мухар сүсгийн дор мухарт суугаад аврахгүй харин алан гидэх устган сонёох чадвартай хүчин зүйлд хандаж хэрэггүй. Тэр мөнгө тэнгэрийн хүчин мөнгө тэнгэр алтан нар алтан төрийн соёмд та нарыг устган сонёох болно. Энэ бол мухар сүсэг. Мухар сүсгээс гараад харин зүй ёсны аврал эрцгээ. Зүй ёсны аврал эрцгээ ухаалгаар. Тэхийн тулд би юу хийж гэн би ямар гаралтай юм бэ гэх юм бол гал номон дор битүү гал дөрвөлзүүлсэн тангадууд шатаж байгаа ой шиг царайлсан тангад бурхтай маш сайн хар дүүмхрийн банк 60 зэвсэг барьсан 60 цаг минут 60 өдөр 60 сар 60 жил 60-д дайсагнагч 10 дугаар Валентина тангад ламын хойд дүр гэгэн дүр түүний мөн чанар та нар одоо хар тангадууд болсон. Төрийн ёсоор энэ үлийг хийхэд ард түмэн дэмжсэн. Энэ төр ямар байхыгаа өөрөө тэнгэр газарт баталж харуулах ёстой. Сүлжийн мөч хүртлээ.
Тэр Монголын цагаан сар гэдэг бол тэнгэрт нарны гэрлээр дүүрэн гэрэлтэх сарыг хэл. Тэгтээ тэлэлтгүү. Өнөөшөө нь бол хамгийн ойртож байгаа дүүрэн гэрэлтэй сарны өдөр. 15-ны Монголын цагаан сар дэлхийд супер көг сар гэж танигдаж байна. Харин маргааш тэлэлт өгнө. Тэлэлт өгнө. Тэргэл гэдэг нь тэлэлт гэсэн үг. Сав шим ертөнд сайн энергиэр дүүрч байхад та нар аль хэдийн хар муу энергиэр дүүрч байсан хар тэргэл сар дор төрсөн баталгаагаа хийгээд бар сард баргуужин удмынхан золгоод доп мэрэгнийг өгсөн хойно ондоо өгтөн болцсон түүхээ таних хэрэгтэй. Одоо бол алан гитх ажиллагаа эхэлнэ. Тэр ажиллагаа нь тийм харгас бишээ. Их даруухан. Инэрэнгүү алан гиднэ. Яаж гэж? Сайн күрхрээд архирээдсэн тэр булангартай шар усыг уугаад өвхөд байна. Өөр юм байхгүй. Та нар цэнгэг ус уух тавилан байхгүй. Тэгээ шилэн зуд. Тэгээ та нар тангад хуцаа тавиад тэр хонь малчин төлөх цагаар икку хоёрын устгахын ажиллагаа жирэмсэн эмийг алах ажиллагаа явагдана. Кэлтэй мал өвхнө гэсэн үг. Энэ өөрөө Тэнгэрийн санаа, Тэнгэрийн тохируулах, Тэнгэрийн сүр хүч ингэж танигдана. Тэгэхээр одоо та нар маргаашаас эхлээд хараарай. Номхон далайн айсавд, Атлантын далайн айсавд маш сонирхолтой Көөхва улаан туяата цагаанаар эргэлдэх хар салхины итгэжил эхэлнэ. Нөгөө хар салхин гадуу юулдэг тэр 2 дугаар сарын 3 дугаар сарын явдал цаа шинээр арслангийн ордод эхэлнэ. Энийг алан гэдэг ажиллагаа гин. Тэгээд дээврий чинь нурааж чамаг дээврд орчин болно. Гიშгэх газрыг чинь цөмөлж ангал руу шидэх мэтийн үйл ажиллагаа явагдах нь арслан ямар догшин билээ. Тэр догшин арслан сургаж эхэлнэ. Арслангийн хажууд бар бол аймхаа хулчгар штэ. За ингээд та нар арслан сургагчийн удмынх нь бар сургагчийн удмынхны арслан улус бар улсын төрийн бадлагыг таних цаг ирлээ. Та нар одоо ингээд золиоснууд болох сайн дурын ажиллагаанд орж эхлэхээр шамдаж эхэлсэн шүү. За ингээд би та нарт маргааш та нарын эсэргүүцгээс үл хамаарч арслан захирагчийн удмынх нь түүнийг дэмжигчдийн хурим болно. Өөрөөр хэлбэл мөнгөн модны дор 4 өнгөт ундаа авна. Тэрний нэг нь өгөөдө хааны дуртай бор дарс. Архиталт болно гэж бити горд. Зүгээр л 20 грамын гişиг тараа. Хааны идэ гişиг тараах гэж би маш их оролдлоо. Та нар надаас тэрнийг авах заяагүй байжээ. Би нөгөө хаадын хааны бүсийг хамгаалагч хаадын хааны гэдэг нь 3-ны хааны үг дээдэс шүү. Атила Александр Тэмүжин 3-ын дээд өвгийн сайлын хувинг барай та нарт идэ түгээх гээд маа гэхэр өөдөөс нулимад байгаа юм да. Одоо тэгвэл би энэ хугацаагаа маргаашаар Монгол оронд дуусгар алгаж. Яагаад гэхээр Хөх ордоос бүхнийг эхлэн, ариун эхийн ариун газраас бүхнийг эхлэн. Та нар бузар эмийн хөөхдөд. Тэр нэг арьстай харагдах мөртөө мөн чанар нь 5 янз байх юм. Тэр ёс нь тангад гарал өрсөлтэй. Нэг арьстай, нэг ижил цустай, нэг ижил санаатай байх нь 5 байтгаа 6 байж болно. 6 байтгаа 13 байж болно. 16 байж болох нь Алтанбергена эхийн хөөхдөд. Тэр өнөөдөр нэгдээгүй юм чин та нар маргаашийн навилт хэрэгт нэгдэх заяа нүгүү болоо. Заяа нүгүү. Яг 40 жил, 70 жил, яг 16 жил илэр
намайг эсэргүүцэн гутаан доромжилсныхаа хариуд чи Монгол хүн биш. Чи тангад төрмөл гэдгийг баталгаа гаргалгаа гарч байгаа. Хувьслын онолт хийсэн шинжлэх ухааны нээлт, шинжлэх ухааны салбарт 33 нээлт хийсэн нь суур шинжлэх ухааны нээлтүүд байсан боловч түүнийг шинжлэх ухааны эрдэмтэд ойлгоход нэн бэрх байсан учраас 40 хүртэлх нээлт хийсэн нь эцсийнх нь хэрэглээний математикийн шинжлэх ухааны салбарт хийсэн нээлтээр яг та нарын нөгөө тархиан гашлагдаг зурхаа гэмэхүү өрн дорны зурхаа анхны хэрэглээний математик байсны нууцыг тайлж дэлхийд зарлаж байна. Та нар одоо харахнууд, та нар бухч биш. Хамаг өхрийг бол намхдагсан шүү. Та нар харахнууд, та нар могоонууд, та нар хорт могоо кобранууд болчлаа. Би тэгээд яагаад монголчууд эвлэрдэггүй шалтгаан, яагаад нэгддэггүй шалтгаан нь ээж нь ондоо учраас хүүхдүүд нь ондоод болчдөг. Тийм учраас ондоо юмс нэгдэж чаддаггүй нь өнөөдрийн төрийн сүлд чинь хоёр өөр ондоо заах хэвээр, кэрүүлж заах хэвээр. Нэг нь нэгнийхээ өгөхийг хүлээж байгаа. Харин алтан загс хоёулаа дээшээ хардаг. Тэр нь Увс аймгийн Улаангом хотын Чандман уулнаа алтан загсны орон байгаа нь Дуу авгийн алтан загс. Зүчийн алтан загсны орон гэхээр өнөөдрийн Хуучин Батбасарай хотын туурт Батхааны алтан ордын улсыг нийслэл Батбасарай хот байсан тэр газарт. Тэгэхээр Тэмүүжин Чингис хаан хос алтан азар гүйний бичээр нутагт эхлүүлснийг алтан загсны орон хүртэл өргөжлүүлж чадсныг нь Дуу авгийн нутагт Зүчийн алтан ордын улсын нутагт хийсэн нь өөрийн өвөг дээдсийн нутаг ба өөрийн их хатан бүрт хатны өвөг дээдсийн нутагт гүйцэтгэжээ. За одоо ингээд та нар баруун зүүн саяны дээд эхэн болсон Зүч хааны төрсөн нутгийн 360 цэцэгтийн нуурээс Евразийн алтан бомбернийг эхлүүлэхийн тулд Ахмад Күүдэ өрх тусгаарж өгөх нэг асуудал, Ахмад Күүд төрх нэг асуудал хоёрыг дэлхийд зарлаж байна. Хамгийн үздэггүй юм чинь Зүч үстэй та нарын хувьд. Тэрний 3 мэрэгтэй орхитос морхитос гэж хуцалдаад тийм ээ. За тангадаа бити мөхөс хэсэг үсэг зүгээр мөхөх сөнхөө хүлэн зөвшөөрөөд аврал хайцгаа баяр та.